Багш хүн гэдэг хүнээр хүн хийх гэд ярьдаг тийм ээ. Тэгэхээр бид бүхэн нийгэмдээ зөв шударга саад болохгүйгээр бие биенээ дэмжиж амьдрах нийгмийг одоо зохицлоох гэж хичээж байгаа хүмүүс. Багш хүн бол яг шавнартаа зөвөр шударгаар хандах нь аюул чухал байх. Тийм ч учраас өнөөдрийн боловсролын салбарт энэ зөв байх, тэ шударга байх гэдэг энэ хандлага, энэ чадварыг хүүхдүүдэд одоо бий болгох нь одоо нэн тэргүүний асуудал юм. Хүн болгон хүүхдээ хамгийн сайн боловсрал эзэмшээсэй гэж хүсдэг тий. Хүн болгон хүүхдээ хамгийн сайн хүн болоосоо гэж хүсдэг. Тэр ч учраас багш нар маань миний хүүхдэд хамгийн сайнаараа хандаасаа гэж хүсэж байгаа учраас одоо энэ яг далд одоо авилгал явагдаж штэ тий. За өнөөдөр хүүхдээ авчирж өглөө багшаа тэгээрээ ингээрээ гэж тий. Гэтэл яг энэний цаана нөгөө багшийн өөрийн гэсэн нөгөө үн цэн байх хэрэгтэй байх гэж боддог байхгүй. Тийм учраас багш гэдэг үгэндээ одоо энэ хүнийг би хүн болгоно гэсэн тэр үнэн одоо өөрийнхөө чин зорилго тэр үннийг зөв гэж би сонгосон байхгүй. Тийм учраас тэрэндээ одоо итгэлтэй байх хэрэгтэй байх. Өөрийн үн цэнийг бий болгох хэрэгтэй багш болгоо. Хүн болгон бие биендээ саад болохгүй, нэг ч хүнийг ардаа орхихгүй, зэрэг одоо хөгжих те ийм нийгмийг хүн болгон, ийм сайхан амьдрал, амар сайхныг бол хүн болгон хүсэж байгаа. Энэний бол нэг одоо зүйл нь бол зөв шударга зөв байх, үнэнтэйгээ нүүр тулах, онлын мэдлэг боловсрол олохоос гадна энэ хандлагыг, ур чадваруудыг суулгах нь зөв хэрэг гэж үздэг. Ер нь боловсролын сүүлийн шинжилгээний асуудалд бол хувь хүний хандлага одоо номер 1 юм а гэж үзэж байгаа. Тийм ч учраас маш чадварлаг хүнийг одоо ажилд авах, гэхдээ зөв хандлагатай сэтгэлтэй хүнийг сургаад ажилд авах хоёрын гар хүрдүүн нь өөр байна гэж одоо маш олон компани удирдлагууд үзэж байна. Нийгэм өөрчлөгдөж байгаа гэдэг нь хүмүүс өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бид нар бас маш олон өмнөх одоо түүхгүйгээр, өмнөх уламжлалгүйгээр цаашаа явна гэдэг бол ойлголт хаач бол байхгүй. Эзэн хичээвэл заяа хичээн ч юм уу те. Чи өөрөө сайн, чи өөрөө зөв байвал дараагийн асуудал бол бас л зөв байна, сайн байна. Чи өөрөө жоохон буруу ч юм уу одоо те асуудалтай байвал дараа чинь чамд улам их асуудлууд болно, улам их бэрхшээлүүд ирнэ. Тэгэхээр зөв байна гэдэг чинь бас яг ингээд ганцхан өөртөө зөв байх ш, эргэн тойрондоо зөв баймаар байна те. Хажуу амдраг найс нөхөдөө зөв баймаар байна. Зөв, шударга, зөв.